санал өгсөн гэж тайлбарлаад байна. Энэ худлаа тайлбарыг засаж залруулж өгөөч гэж хөдөөнөөс маш их одоо мэдээлэл ирсэн учраас ерөөсөө энэ Монгол Ордын хувьсгалд намаараа байж Монгол Ордын хувьсгалд намаа өргөжлүүлэх гэсэн ийм одоо гишүүд маш их байгаа юм байна гэд энэ гишүүдээр суурилж саяны хуралдсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол 1080 хүн одоо мандат урилга одоо авч хуралданд оролцсон. Гэхдээ тэн дээр үл тоонууд нэг сонин, заалны дүүргэлтэн сонин, очиод харахад нүдэн дарагдах сонин байсан учраас асууад байна л да. Та нар юунд найдсан бэ? Гишүүдэд найдсан. Гэхдээ тэр найдвар нэг талаас харагдахгүй байсан л да. За ингээд студиэс оролцогч нар зочин хангаж асуулт тавих гэж байна. За асуултаа тавь. За баярлалаа. Тэгэхээр түрүүний асуултан дээр бас нэмээд гүйцээгээд асуучмаар санагдаад байна. Та инх баяр гэдэг хүний үзэл бодлыг нь одоо улс төрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрж байгаа учраас ингэж хамтарч байна гэдэг нь шүү дээ. Тэгэхээр та өмнөх тэр 10 жилийн төгөл тэр хамтрахгүй яасан. Тэгээ одоо ягаад ганцаараа салаад ингээд өөр юм яриа явангууд нь гинт таалагдаад явчихв. Дахиад 10 жилийн дараа энэ хүний үзэл бодол өөрчлөгдвөл та таалгаа болоод өөр тишээ урах уу? Өөрөөр хэлбэл би таныг ноён ураач, нохоош ураач гэдэг үгний улаан фэн байна гэж ойлголоо шүү дээ. Та энэ дээр хариулт өгөөч. Тэр яг энэ бол бас телевизэд ирээд яхаа надад асуулт тавьж байна. За бас эмэгтэй хүн тийм ээ. Тэгэхээр одоо ноён ураач, нохоош харваач гэсэн ийм одоо бас нэлээд тийм хүнлүү дайрсан ийм үгийг бол одоо телевизээр олон нийтэд ялангуяа ийм сайхан залуухан эмэгтэй бол одоо бас хэлэх бол арай жоохон ёс суртахуунгүй асуудал шүү. Тийм тэгм учраас бас тийм ээ хидэх сэтгэлийн хөдөлгөөнөөр хүнлүү бас ийм одоо телевизийн сайхан нэвтрүүлэгт орж ээж ийм эвгүүгүү дуурч бол одоо надад бас таалагдахгүй байна. Одоо энийг бас цааш анхаараарай, залуу юм шиг байна. Би одоо багш хүн учраас бас нөгөө хүнд зааж сургах тийм үү үргэлж одоо дугаа байхгүй хэлж идэг тэр зам маань бас хөдөлж явах шиг байна. Тийм. Яг түрүүн одоо хэлж байсан би бол физик инженерийн салбар докторийн зэрэг хамгаалсан. За сүүлд би философоор Германы Мюнхений их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. За сүүлийн 10 жил бол ерөнхийдөө миний одоо мэдлэг боловсролын жилүүд байсан. Тийм. За зүгээр ирээдүйн 10 жилиг бол би түрүүн хэлсэн. Юу болохыг хийж мэдэхгүй. Одоо ирээдүйн 10 жил амьдрал харуулна да улс төрийн амьдрал. Тийм учраас өнөөдөр ирээдүйд зориулж би юм хэлэхгүй. Та Германд хийсэн ажлаа олсон амжилт болгондоо бол баярлж байсан хангалуун байдаг. Би Герман багш нараа бахархдаг гэсэн л дээ. Тий. Монгол Ордын хувьсгалт нам сансандаа хүрчхэл яаж баярлах вэ? Зүгээр мөрөөдөл. Яаж баярлах вэ? Одоо мэдгүй. Би ч одоо баярлаад одоо гэртээ хараад нэг сайхан цайгаа чанд уух байх та. Тий. Өөрөөр би ч одоо баярлахгүй шүү дээ. Тий. Ер нь бол гэрсэг гэртээ байж номоо уншиж цайгаа чанд уух дуртай. Тий. Түрүүн бид улс төрийн талаар нэлээд ярьлаа л да. Таны цаг дур сэтгүүл дээр ч өгсөн тэгээд номын дэлгүүрүүдээр заргаж байгаа номнууд дээр ч бас сонин юмнууд байлаа л да. Зүгээр энэ сэтгүүл цаашдаа мэдлэг оюун наад цэнэглэж байгаа хүмүүсийн хүртэл болох боломж хэр зэрэг байх вэ? Энэ философи мэдээ сэтгүүл. Философи мэдээ сэтгүүл. Одоо энэ сурал номууд цаашаа ер нь хэр их гарах вэ? Энэний сурал номуудынхаа үргэлжлэл болгоод би бас нэг 3 дахиад нэг улс төрийн талаар. Энэ бол ерөнхийдөө дандаа хүний ухаан, бодол, мэдлэг, санаа тийм үү? Одоо өөрөө бол түрүүн дандаа санаагаа ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ санааны бодлын ялгаанууд юу байдгийг? Сэтгэл санаа хоёрын ялгаа юу юм? Мэдлэг, мэдээлэл хоёрын ялгаа юу юм? Энэ ялгаануудыг бол ер нь 3 ном дээр бол бичсэн байгаа тийм. Одоо цаашид би одоо сая хүний ярьсан тэр тэгш ирэх, шударга ёс, арчлал, улс төрч хүн ийм одоо сэдвүүдээр бол ном бичгээр бас бэлдэж байгаа. Зүгээр өөрөө боловсролцсон. Заавал улс төрд орох шаардлага байсан юм. Өөр зүйл зарцуулаад өөр зүйлд юм хийгээд явах боломжтой л байсан шүү дээ. Улс төр өөрөө ч оролдоод байна уу эсвэл ингээр хамжаад өгөөч гэж гуйсан юм. Гэхдээ яг ер нь бол ягаад улс төрд орсон юм бэ гэхээр ерөөсөө л Монгол Улсын их сургуулийн ректорыг хараад Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг хараад Монгол Улсын боловсролын яамны сайдыг хараад за энэ 3 хүнээс бол Монгол орн, Монголын энэ оюутан, Монголын энэ боловсролын систем, Монголын энэ мэдлэгийн систем хөгжих ямар ч боломжгүй байна гэдгийг би харсан. Би нэг сонир бичсэн шүү дээ. Монгол бол ерөнхийдөө феодлын нийгэм болсон байна гэж. Тийм учраас одоо манай энэ улс төрч одоо энэ Батболд энэ гэх мэтлэнгийн энэ бүлэглэлийн хүмүүс бол ерөнхийдөө газар эзэд. Тийм учраас феодлын нийгэм өнөөдөр. За шинжлэх ухааны академи боловсролын системийг хөгжүүлэх, их сургуулийг хөгжүүлэх, мэдлэгийн салбарыг хөгжүүлэх тийм төрлийн бодлого өнөөдөр байхгүй. Бүгдээрээ ер нь хууль эдийн засгаас сурж шээ. Тийм учраас
ерөөсөө их сургуулийг өөрчлөх хэрэгтэй. Шинжлэх ухааны академиг өөрчлөх хэрэгтэй. Боловсролын яамныг өөрчлөх хэрэгтэй гэсэн тэр сэтгэл бол надад бол төрсэн байхгүй. Ер нь бол улс төрийг би цаашид хийгээд хэрвээ улс төрд одоо тодорхой нэг байр суурь эзлэх юм бол эрх мэдэлд надад одоо олдох юм бол би хамгийн түрүүнд Монгол Улсын их сургуулийг л өөрчлөнө гэж боддог. Та зүүн хараад биотехникийн үйлдвэр байгуулсан гэсэн. Биотехникийн үйлдвэр нь одоогийн байдлаар ажиллахгүй, мөнгөгүй, санхүүжилтгүй болсон байна гэсэн. Тийм. Тэгэхээр энэ бас яг одоо энэ инх баяр гэдэг хүн бол их мөнгөтэй хүн. Бас феодал байсан хүн, феодалж байгаа хүн, феодалж байгаа хүн. Тэгэхээр бас нэг өөр сонирхол байна уу юу? Тийм. Одоо эрх мэдэлтэй болчих юм бол гэж та хүмүүсээ ярьлаа бас. Тийм. Тийм. Яг нь ер нь бол би түрүү хэлсэн. Ер нь бол Монгол Улсын их сургуулийг бол хамгийн түрүүнд энэ төмөнд өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддیں۔ Тэнд бол мэдлэг хэмжээр болох хэрэгтэй. Тийм. Мэдлэгтэй л тэнд одоо тийм багшилдаг мэдлэгийг л оюутнууд өгдөг болох хэрэгтэй. Өөрийгөө санаагаа яриад байгаа шүү. Тэнд байгаа хүмүүс 5-4 дэвтэртэй нэг жоохон конспект бэлтчихсэн. За тэр бол их хэмнэлтэй асуудал. За тэр 100 хараагийн тэнд байгаа тэр биотехнологийн үйлдвэр бол Монголын одоо өнөөгийн яг нүүр царай. Тийм. Мэдлэг өнөөдөр орж ирчээд мэдлэгээр эдийн засгаа босгоод мэдлэгээр улс орноо авч явъя гэд тэнд үйлдвэр байгуулчихад хахад тэр нэгч төгрөхгүй байгаа байхгүй. Тийм л байна. Өнөөдрийн байдал. Яагаад тийм гэхээр шинжлэх ухааны академид мэдлэгийг ойлгодог хүн алга, Монгол Улсын их сургууль мэдлэг ойлгодог хүн алга, боловсролын яамд мэдлэг ойлгодог хүн алга. Төрөөс мөнгөхгүй болохоор төрөөс том юм гэнэ. Тийм, төр мөнгө өгөхгүй байгаа болохоор одоо төрөөс өөр мөнгөний их усүр хайгаа яваад байгаа юм. Яг нь ер нь бол одоо хөрөнгөний бирж дээр гаргадаг ч юм билүү гэсэн тийм юмнууд явж байгаа л да. Хувьцаа энэ төр гаргаж яагаад бас санхүүжгээд тэгээд улс төр өөрөө мөнгө шүү дээ. Тэгэхээр улс төрөөс мөнгө олох нь л да тий. Улс төрөөс биш л да. Ер нь бол төрийн энэ их хуваарлж байгаа мөнгнүүд улс орны цаашдын хөгжилд зориулагдах ёстой шүү гэдэг дээр л би их сэтгэл зовж байгаа л доо. Тийм учраас улс төрд орж ирэх нь мэдээж шүү дээ. Энэ улс орны хөгжилд зориулсан хамгийн түрүүчийн 1 2 3 дахь тэр асуудлуудад илүү төлхөө мөнгө өгөх ёстой. Шударгаар хуваарлах ёстой гэдэг чинь тэнд яриад байгаа байхгүй юу? За ингээ студиэс оролцогчид очинд асуулт тавих гэж байна. За тэгэхээр би эхний ээлжинд довчхон нэг асуулт асууя. За өчигдөр бол Монгол Ардын Хувьсгалт намаас хэвлэлийн байгуурал хийсэн. За энэ үеэрээ Монгол Ардын намын удирдах зөвлөлийг мэтгэлцээнд урья гэж одоо хаалц тулаан нэг ясандаа дуудсан байгаа. Өмнө нь ийм зүйл бол олон хоёр нам одоо хоорондоо хагаралтаад хаалц тулаан дуудчихсан тохиолдол бол байдаг. За гэхдээ бол мэтгэлцээд суужсэн байдаггүй шүү дээ. Монгол Ардын намаас ер нь удирдах зөвлөлөөс нь та бүхэнд хариу өгсөн үү? Эсвэл та бүхэнтэй одоо мэтгэлцгүйг нь мэдээд ингэж хэлвүү. Энэ дээр та юу хэлэх вэ? За энэ бол миний асуулт. Тэгэхээр их тайван хувьд бол танд бас нэг асуулт тавих хүсэж байгаа. Та хоёуланд дараа нь хариулаарай. За болор эрдэнэ нэг миний хувьд нэг ийм л асуудал сонирхоод байна шүү дээ. Та өөрөө философч хүн байна, гүн ухаанч хүн байна. Гүн ухаанч хүч урд өмнөхийг судлана гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр зүгээр одоо үед нэг ийм асуудал тааруулаад асуучих л та. Одоо энэ их хурлын гишүүн Зориг Цайд, Чулуунбат, Баяр Цогт энэ хийн тэрхс нэг баахан улс ганс баахан улсууд ба шүү дээ. Энэ их хурл гарчаад ард түмнийг төлөөлж гарчаад тэгээ Монголыг ингээд зараад сууж явах юм. Гэхдээ энэ ч одоо ингэж болж байгаа юм уу те? Тэгээ тэр оюутлогоо 5 толгойг ингээд зарчлаа. Тэр оюутлогоо 5 толгой дээр чинь бидний өвөг дээдсийн цус нүүж ингээд тэр газарт шингэцсэн байгаа. Тэгээ ийм ариун газар шороогоо зарчаад энэ асуудалд одоо болоор эдэн маш их анхаарал тавьж одоо энийг л одоо их тууштай яахгүй болохгүй болчиход байна. Бид нар гიშх газаргүй бол бидний үр хүүхдүүд тэгээ яах вэ? Энэ тал дээр нь хариулаад өгөөч. За түрүүн тэр хинээ хөтлөгчийн асуулт байсан тийм ээ. Тэр хаалцсан мэтгэлцээнд урьсан гэдэг. Тэгээ би өчигдөр хэвлэлийн бах хурал дээр байгаагүй л дээ. Зүгээр ер нь бол хаалцсан мэтгэлцээнд ураад одоо оролцвол одоо сайн л байна. Тийм ер нь бол энэ улс төрийн энэ үзэл бодол ерөөсөө энэ намын энэ дотоод үйл ажил болвол дотооддоо явагдаад дотооддоо шийдэгдэх ёстой юм байна шүү дээ. Энд чинь нэг улс төрийн нам дотор болоод байгаа үйл явдал. Эцсийн Монголын энэ ард юм. Эцсийн Монголын энэ бусад намуудууд бол тэгж л ойлгож байгаа шүү дээ. Энэ нэг нам дотроо асуудлаа нэг шийдээд салах юм бол салаад, нийлэх юм бол нийлээд нэг асуудлаа шийдчихэж энэ Монголын ард юм өнөөдрийн энэ тулгамдчаад байгаа нийгмийн энэ амьдралыг одоо тийм үү энд асуудлаа шийдэх байдал чинь энд бүх хүч хөдөлмөр мэдлэг боловсруулалтаа зориулах байдал чинь дотроо зүгээр ингээд байж байгаа гэдэг чинь энэ чинь бас их ичгтэр зүйл байхгүй юу. Энд одоо хуулийн байгууллагынх нэг татаж оруулаад тийм одоо намайг жишээл шүүхэд энэ төр өгөө. Тийм үү одоо юун дээр
дээд шүүх тий Сүхбаатар дүүргийн шүүхдэг бол ингээл энэ чинь тий шүүхээ хүртэл өөрсдийнхөө үйл ажилд татан оруулж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцгийг нэг нам өөрийнхөө үйл ажилд татан оруулж болохгүй шүү дээ. Нэг нам дотроо хагрыг гэж тэгэл тэр асуудлаа тэгэл хурдан өөрсдөө шийдээч шүү дээ. Тийм учраас тэр мэтгэлцээнд ороод асуудлаа ярилцаад ард түмэн тэрийг хараад одоо тэгэл тэр зам замаар л явчихах хэрэгтэй шүү дээ. Тий. Юусе энэ чинь намын дотоод асуудал шүү дээ. Бас яриад байхад бас жоохон инээдэмтэй асуудал байхгүй. Бид нар тий нэг намын дотоод асуудлыг энд ярьчихсан. Тэр хүмүүс одоо салвуулсалчаач тий нийлүүл нийлчээч тий гэл нэг ийм л жижиг юм байхгүй да. Үнэндээ бол юуг нэ намын дотоод асуудал жижигэн гэж юу? Гэхдээ энэ чинь улс орны энэ хөгжлийн асуудал байна шүү дээ. Чи маргааш бид нар чинь энэ улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхэд энэ нам чи одоо дотроо ийм л байдал байна шүү дээ. Тий. Ярьж байгаа юм нэг нэгээ шүүхэд өгдөг. Нэг нэгээ хэвлэл мэдээлэлээр доромжилдог. Тий. Юу вэ? Сайн ойлгосон үйл. Улс орноо хөгжүүлэхийн намын дотоод асуудал жижиг биш. Улсаа хөгжүүлэхийн тулд улс төрийг яаж сайжруулах вэ? Улс орноо яаж хөгжүүлэх вэ гэж одоо мэтгэлцэж яхахын оронд улс орноо яаж энэ гадаадын одоо энэ компаниудын тийм үү? Энэ уул уурхайн компаниудаас яаж улс орноо аврах вэ гэдэг ийм одоо асуудлыг бид нар мэтгэлцэж сууж яхахын оронд одоо зүгээр нэг нэрийн асуудлаар мэтгэлцэн гэсэн үг байна шүү дээ. Чи ичгтэр байгаа биз дээ. Гэхдээ аваа явцсан, хулгайлаад явцсан эсвэл таалагдахгүй аваа явцсан юм чинь өмчлөлийн тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Төрөний тэр юуны асуулт тавьжсэн тэр хүн болоо маш их зөв асуулт тавьсан л да. Их алсын хараатай асуулт тавьж байна. Ер нь бол яг ийм гадаадын том ийм уул уурхайн цаанаа мафиа нар байдаг ийм том компаниуд бол яг энэ уул уурхайн баялагт нь шунаж Латин Америкийг бүхэл бүтэн тэвээр нь хөгжлөгөө болгосон. Дараа нь Африкийн маш их одоо алттай, зэстэй тийм одоо орнуудыг бүгдийг хөгжлөгөө болгож байсан. Хамаг баялагыг аваад яваад гэсэн. Тэрний оронд юу үлдсэн? Яг л одоо том нөхнүүд үлдсэн. Нэг ядуу арт түмэн үлдсэн. Сонгуул болохоор хоорондоо буудалцдаг. За дээгүүр байдаг олигархууд, улсын ерөнхийлөгч нар бүгдээрээ Америкт, Англид, Францад том орд харшууд худалдаад авчихсан. Сонгуул ойртоод ирэхээр нисэж очиж сонгуул хийчихэд буцаад яваад өгдөг. Тийм л орнууд болж хуурсан. За Монголыг өнөөдөр хараад байхад яг тэр уул уурхайн тэр нөгөө мафиагийн компаниуд орж ирчээд Монгол орныг яг Африк шиг, яг Латин Америк шиг болгох гэж байгаа байхгүй. Бид нар сонгуул болохоор хоорондоо нэг хэдэн монголчууд хэрэлддэг. Бүх мөнгөний аваа явуулчихсан. А дээгүүрээ болохоор бүгдээрээ Америкт, Англид байшинтай. Бид нар Африкийн араас, Латин Америкийн араас ороход маш ойрхон болчиход байгаа шүү. Танай нэрийн авааг намын дарагч чинь Фридландд Монголд орж ирэх боломжийг нээж өгөөд бүр өр төглөхтэй хүртэл $50 сая зээлээд буцаага төсвөөс 51 сая болгоод өгчээсэн санагдах юм. Тэр хүмүүсийн нэг үсттэй. Тэгэхээр таны ярьсан тэр зөрчилтөд биш та. Хэрвээ тэр хүн тэгж тийм том алдаа хийсэн бол одоо алдаагаа хурдан засах хэрэгтэй. Тэгжлэх юмэр. Таны одоо энэ гаргасан философийн мэдээ гэдэг эрхлэн гардаг сэтгүүл байна л да тий. Энэ сэтгүүл дээр философичд хизээч мэддэг гэсэн байр сууринаас асуулт руу төгтөггүй гэж. Та түрүүнжингээ ярьлаа. Хоёлаа бараг гуруулаа бараг цаг ярьлаа. Бицэнтэй чинь яриа чинь зөрүүд байгаа юм шүү. Улс төр бол философийн судалгааны ажил биш. Улс төр бол бодит амьдрал. Тийм. Хүн. Философи өөрөө альва нэг ажлыг судлаж эхлэхдээ мэдэхгүй байжгаад өөрийгөө би мэдэхгүй шүү гэж байгаа тэр ажлаа судлал маш үр дүнтэй байдаг байхгүй юу. Тийм. Өөрөлдөл жишээлбэл шударгаас юу вэ гэдгийг мэдэхгүй байжгаад шударгасын тухай би юу ч мэдэхгүй. За ерөн шударгаас гэж юу юм бэ гэд одоо философч асуугаад ингэж асуудал руу ойртох бол философчны нэг онцлог байхгүй юу. Тийм. А тэрнээс одоо шударгасны талаар хүн санаагаа хэлж болохгүй шүү гэсэн үг байхгүй юу. Альва нэг юмыг мэдчихэж ярих хэрэгтэй шүү гэдгийг л хэлж яахгүй да философч бол. Тийм. Яг улс төр бол өөрийн гэсэн янз бүрийн тоглоомуудын дүрмтэй. Мэдээж улс төрийг бол та нар бас сурвалжигч хүмүүс тийм үү? Тийм учраас дотор нь байгаа сэтгүүлч хүмүүс дотор нь байгаа учраас мэдээж одоо илүү их мэдэрч байгаа байх л та. Тийм учраас одоо миний энэ философийн ярьж байгаа зүйлс бас улс төрөөс хол юм шиг санагдаад ич магадгүй. Гэхдээ онол бол ерөөсөө тийм байдیں۔ Онол бол эхлээд заавал амьдралаас хол байж ич тусдаа гарч ич онол өөрөө боловсронгуй болчоод дараа нь